Сайн байцгаана уу? Намайг одоо иргэдэг Brainstorm Branding Agency-ийн гүйцэтгэх захирал байна. Миний өглөөний хувьд гэх юм бол дасгал сургуультаасаа эхэлдэг. Өглөө дасгал сургуультаа хийчээд шууд өглөөний цагаас скиплээд хаяад өдрийн 3 цаг хүртэл юу ч хийдэггүй байгаа. Тэгээд intermittent fasting гэдээ нэрлээд байдаг. Энийг ер нь бол хоолыг алхасаж байжгаад за тэгээд өлсөж байгаад тэгээд нэг мөсөө иддэг. Тэгээд нөгөө хүмүүс ярьдэн шүү дээ. Өглөөний цаг өөртөө өдрийн цаг найзтайгаа за орой хоолыг дайсантайгаа гэдэг. Энэ болохоор яг маркетинг юу Kellogg's гэдэг компани гаргасан одоо яг маркетруудын гаргасан юм компанид ажиллаж байсан. Миний ажлын хувьд гэх юм бол хүмүүс нөгөө branding agency-г яг юу хийдэм бэ гэж айгүй их асуудаг. Хүмүүс зүгээр лого хийдэг ч юм уу эсвэл зүгээр дизайны компани гэж ойлгодог. Бид нар яг юу хийдэм бэ гэхээр яг хэрэглэгчийн эсвэл үйлчлүүлэгчийн сэтгэл зүрхэнд танай бүтээгдэхүүний талаарх ойлголтыг үйлдвэрлэдэг. Энэ бүтээгдэхүүний талаар ямар ойлголт одоо жишээлбэл Apple-ийн талаар ямар ойлголттой, Samsung-ийн талаар, эсвэл Apple-ийн талаар, Unitel-ийн талаар хүмүүсийн сэтгэл доторх тэр мэдрэмжийг үйлдвэрлэдэг компани байгаа. За миний хувьд яг юу хийдэг вэ гэхлээр ерөнхий ихэнхдээ уулзалтууд хийдэг байгаа. За тэгээд харилцагчтайгаа уулзах, бүтээгдэхүүнээ танилцуулах, хамтарч ажилласан байгууллагуудынхаа хийсэн бүтээсэн за яг явж байгаа процессууд дээр бүгдэн дээр нь оролцоо явдаг байгаа. За 2021 онд бол төдийлөн их хямарсангүй. Ковидын үед ч гэсэн бид нар гэрээсээ ажиллах, бөөнөрөө ажиллах, тэр Zoom-ээр ажиллах, тэр скиллүүдийг бас сурж авлаа. Харилцагчтайгаа хэрхэн харилцах талаар сурж авлаа. Ер нь бол биднэрт нэлээд чаленжинг буюу нэлээд сорилт ихтэй жил болсон хэдий ч гэсэн маш амжилттай энэ жилийг давж туулсан. За эх жил 2022 оны хувьд гэх юм бол бид нар маш том зүйлийг төлөвлөсөн байгаа. Тэрний юу вэ гэхээр бид нар олон улсын одоо branding agency гэдэг одоо нэрийг зүүж Шанхайд анхныхаа салбарыг нээх гэж байна. Тэгээд Шанхайгаас гадна бид нар Монголдо видео студ, за тэгээд подкаст, яг энэ дизайны салбар, брендингийн салбар, бүтээлч үйлдвэрлэлийн салбар дээр контентуудыг бэлдэх тийм зорилготойгоор үйл ажиллагаагаа бас үргэлжлүүлж байгаа. Тэгээ маш их зүйлийг хийхээр төлөвлөсөн байж байна. Жилийнхаа яг ихэнх үедээ за өмнөх жилийнхаа төгсгөл үедээ маш ихээр сайн төлөвлөх юм бол тухайн жилдээ ер нь бол ажлууд маш цэгцтэй, ойлгомжтой явцдаг байгаа. За хүмүүс намайг нөгөө Brainstorm Branding Agency гэдгээр айгүй их мэдээд байдаг. Гэвч би бас өөр нэг бас миний яг авч явдаг бизнес бол Remax Nomad гэдэг олон улсын франчайзын за хувь одоо эзэмшдэг байгаа. Нэг жилийн дотор топ tier 10 офисын дунд орсон байгаа. За тэгээд шилдэг 1-2-т нь ингээд байнга явж байгаа. Тэгээд одоогоор нийтдээ 50 агенттайгаар үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь бол криптогийн талаар ойлголттой байсан өмнө хөрөнгө оруулж байсан, алдж байсан, олж байсан. Тэгээд ер нь хайцсан байсан юм л та. Тэгээ энэ 100 ажилчтайгаа өглөөнийхөө хурлыг нэг кофе шоп хийгээд хуралдаж байсан чинь нэг удаан уулзаагүй найзтайгаа таарсан. Тэгээ уулзсан чинь нэг койны талаар санал байна. Нэг юм гарах гэж байна гэд. Судлаад үзээд, сонсоод ярилцаад үзсэн чинь тэр нь Coin Hub гэдэг бирж, тэгээ CHB гэдэг coin байсан. Ямарваа нэгэн зүйлд хөрөнгө оруулалт хийхдээ тэрний талаар маш сайн судалж хэн ажилуулдیں, хэн бэдیں, хэн ард нь байдیں гэдэг талаар нэлээд сайн эрэл хайгуул хийж судалсан. Крипто ертөнцид яг Монголд яг энэ соёлыг бас нэг зөвөр авч явах гад coin гэдэг хүмүүс ер нь сүүлийн үед айгүй их дургу болсон шүү дээ. Coin гэнгүүт нэг хулхны лөөр юм шиг. Тэрийг яг хамгийн эвтэйхэн зөвөр авч явж байгаа төслүүдийнх нь нэг би Coin Hub тэгээ CHB гэж боддог. Тэгээ сар болгон бас тогтмол ногд ашиг авж байгаа учраас би энэ төсөлд бол үнэхээр happy байгаа. Тэгээ ер нь цаашдаа ч гэсэн энийг CHB coin-ыг би урт хугацаанд хоолт хийн барина гэсэн бодолтой байгаа. Баг тоолонд нь бас амжилт хүсье. New Year, New Me гэдэг хүн болгон ингээл жил болгон хийдэж штэ. Би тэрийг маш зөв гэж боддог. Өнгөрсөн үедээ алдаагаа засаад бид өнгөрсөн хугацаанд юу дутуу хийсэн байна, юу дээр алдсан байна гэдгээ ухаарад тэгээд шинэ үе дээрээ би юуг сайжруулах боломжтой вэ гэдэг цаг хугацааг энэ календарын 1 сарын 1 гэдэг зүйл олгодог баг. Тэгээд маш олон зүйл дээр бас өнгөрсөн хугацаанд сурах, мэдэх, за тэгээд сургамж авах зүйлүүд байлаа. Тэгээд бас сайжруулах зүйлүүд ч байлаа. Ирэх жил маш олон төслүүдээр та бүхэнтэй бас ахиж уулзах байх, та бүхэнтэй манай хийсэн ажлууд харагдах байх. Тэгээд Becoming нэвтрүүлэгт урьж оролцсон болсонд баярлалаа.